KFC-ийн бяцлагтай төмс шиг хэдүүлээ. Гэртээ бяцлагтай соустай төмс шарцгаая. Би төмсөө air fryer-т хийж шарах учраас ирмэг гаргаад ирчих юм бол илүү гоё шарчгансан болно. Төмсөө усанд ингээд хэдэн минут хэдэн цаг болгохоор ер нь илүү цардуулна гадагшлна. Дараа нь усаа сайн арчаад дээр нь оливын тос болон баг зэрэг давс хийж өгнө. Мэдээж яриг шарах шүүгээ болон их тоснд бас шарж болно. Air fryer хэрэглэхэд айгүй амархан яг пэт шиг байдаг учраас би хоол хүнсэндээ их ашигладаг. Хавдах өдөр ер нь найзуудтайгаа уулзах эсвэл гэртээ кино үзэх ч юм уу ийм үед ингээд гоё хоол бэлдээд суух айгүй дуртай. Төмс маань аяанда болчин. За хэдүүлээ бяцлагтай соусаа бэлтцгээе. Эхлээд цэцгийн тосоо сайтар халаан, үүний дараа 2 хоолны алба гурил, 200 мг орчим сүү хийн, амтлагаанд нь давс, перц, паприка хийж өгнө. KFC-гийн ийм соус нуу шар өнгөтэй байдаг штэ. Ийм шар өнгийн хуулдаг бяцлаг ашиглаждаг байхгүй юу? Би болохоор ийм цагаан өнгийн нөгөө сливчний билүү нэг тийм хуулдаг бяцлаг ашигласан учраас миний соус айгүй цагаан харагдчихээн. Гэртээ хийж байгаа хамгийн гол онцлог чинь ерөөсөө л хамгийн сайн материалаар хамгийн цэвэрхэн гоё хийхийг хэлж байгаа шүү дээ. Тийм учраас дээрэс нь бас шуналтаад ийм хайлдаг бяцлаг нэмсэн. Кичүү бэки дээр ашиглаж байгаа болохоор өөр илүү дутуу амтлагч нь бяцлагтай соусандаа нэмсэнгүү. Төмс айгүй гоё дээ. Гэртээ шийдсэн гадуур хот идсэн би л төмсөнд айгүй дуртай. Соусаа сайхан хинээс ч хармалахгүй хасгаад өгөн дээрэс нь кичүү хийх юм уу яахыг өөрсдөө л мэд. Би бол